За сайн байцгаана үзэгчтэй. Бүрүү гараг болгоны 18:40 минутаас үрдэг бид нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань бол архихгүй эрүүл гэр бүл сэдвээр яригдах болно. За өнөөдрийнхөө зочдыг танилцуулъя. Баяраа. Хөхөө, Бачимэг, за ингээд миний бие насаа. За сонь сайхан байцгаана. Өдрийг яаж өнгөрүүлв? За Чимэг гэхтэй. За миний хувьд болохоор нэлээд завгүй өдөр байлаа. Маргааш бас манай ажил дээр нэг хилцүүлэг болоо. Тэрнтэй холбоотой өөрөөс хэвлэл мэдээллийн албанд ажилладаг болохоор тийм ажлуудаа хийгээд бас нэг подкаст бас эхлүүлж байгаа. Тэр маань Apple дээр аппров буюу хүлээж аваад ингээд тэртэй холбоотой ажлуудаа хийгээд бас нэлээд завгүй өдөр өнгөрлөө. За хөхөөг хувьд. За өглөө мэдээж нэг онцгой ялгаа бэлэн байх хэвээр цуглах газар очиод иргэнийхээ үргийг бас биелүүллээ. Тийм. За тэгээд төрийн ажил эхэллээ дээ. Ерөнхийдөө өнөөдөр бичиг саасны ажилдаа байлаа. Сарын сүүл болж байгаа ерөн төрийн албан агчд бол мэдж байгаа тийм ээ. Тайлан тооцоо энэ сарынхаа хийсэн ажил эх сартаа юугаа хийх вэ гэдэг тэр нэлээд төлөвлөлт өдрөөр яригдсан ийм л одоо бас завгүй өдөр байлаа. Хурлаа суралт амьдсан л өдрүүд юу цаг өдөр байлаа. За. Манай баярыг өнөөдөр яаж өнгөрүүлв? Миний хувьд өнөөдөр бие тамираараа хичээллээ. Тэгээд хоёрхан ажлыг бас жоохон амжилтад хүргэж байна. Охин том болж байна уу? Охин том болж. Одоо танай охин чи Ачгаал нэг сартаа. Тий. Манай баяраа бол манай амьдралын аваргуудын маань нэг гайхамшигтай өөрчлөгдөж байгаа юм сайхан залуу байгаа. За тэгээ бид бол өнөөдөр төрүүчийн дүрсийн дугаарууд бол дандаа архины хамааралтай гэр бүлүүд архинд одоо дондцсон орцсон хүмүүсийн тухай ярьсан байгаа. За тэгээ өнөөдөр бол арай өөр сэдвээр эрүүл гэр бүлийнхаа тухай ярмаар. Архийг насаад эрүүл гэр бүл. Ер нь эрүүл гэр бүл гэж аз жаргалтай гэр бүл гэж юу вэ, тийм ээ? Ер нь бид нар аз жаргалтай гэр бүлийг бүтээн зохицлоохын тулд эцэг эхчүүд ялангуяа эхнэрүүд аавууд бид нар юу хийх ёстой вэ гэдэг талаар зөвхөн чөлөө цайхан ярилцъя. Мэдээж энэ дундаа бас шалтгаануудын нэг нь бол архинаас тийм ээ үүдэлтэй архинаас үүдэлтэй гэр бүлийн асуудлыг шийдэхэд гэр бүлд орж ирдэг эерэг сайхан зүйлсийн тухай хуваалцмаар байна. За эрүүл аз жаргалтай гэр бүл гэдгийг ерөөсөө хүмүүсээс ингээд асуугаад тий яавал одоо эрүүл аз жаргалтай ер нь ямар гэр бүлийг эрүүл аз жаргалтай гэр бүл ингээд асуухаар хамгийн энгийндээ бол нь санаа зовох зүйлгүй ямар нэгэн асуудалгүй л байвал ерөөсөө хүн чинь хамгийн их хүсдэг зүйл нь сэтгэлийн амар амгалан юм байна л да. Сэтгэлийн амар амгалан санаа зовох юмгүй айдасгүй тийм ээ дарамтгүй ямар нэгэн бухимдалгүй ямар нэгэн асуудал байхгүйгээр ингээд амьдарч чадах юм бол тэр тусмаа гэр бүл дотроо тийм байх юм бол илүү энэ бол эрүүл аз жаргалтай гэр бүл мал гэж тодорхойлоод идэв. Иргэдтэй уулзаад асуугаа тий хүмүүсээс асуухаар бол тий. Та нарын тухайд эрүүл аз жаргалтай гэр бүл гэж иргэд юу гэж үзэж байна? Эсвэл та нар бас юу гэж үзэж байна? Тэгэхээр аз жаргал гэж өөрөө яг юу хэлэх вэ гэдгээс бас эхлэх юм болов. Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг ойлголтын хэмжээс өөр байж бас болох юм тий. Гэтэл яг маш энгийн зүйл бол миний бодохоор бол хүмүүс яг өнөөдрийнхөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун илүү асуух тий. Тэгээ яг одоо хин үр хөвгтэй хүнтэй харьцуулах, нөхрөө хүнтэй харьцуулах, хийж байгаа ажилдаа яг л өнөөдрөөсөө л одоо тэр аз жаргалыг мэдэрч байгаад сэтгэл хангалуун байх нь өөрөө аз жаргал учраас одоо аз жаргалтай гэр бүл гэдэг бол хүүхдүүдээч тэр нөхрөө одоо миний хувьд нөхөртэй эрэгтэй хүний хувьд эхнэрээ ч гэдэг юм байгаагаар нь сайхан хүлээн зөвшөөрөөд тэр л амьдралыг бас магадгүй аз жаргал гэж хэлчихсэн хэмжиж бас болох юм болов уу гэж бодогдлоо. Гоё юм тий. Гоё тий. За миний хувьд болохоор би одоо амьд зөхиод удаагүй. Гэхдээ бас юу шиг үзэх үү гэдэг шиг нэ хугацаанд. Тэгээд энэ яг нөгөө хүүхэд бол гэр бүлийн тайл гэдэг. Тэгээд яг хүүхдээ яг ямар хүн болж өсөж байж асаа гэж бодно. Бид нар бас яг тийм үлгэр дуурайл үзэж амьдрах хэрэгтэй юм шиг би санагдсан л та. Тэгээд яг эхнэр маань жишээл ингээл эхнэртэйгээ хоёулаа ингээл харилцаанд ороход янз бүрийн ингээл хэрүүл уруул мэдээж хэрүүл уруудгүй гэр бүл гэж байхгүй. Тэр бүгд тэр буулт хийж чаддаг. Аль болох зөвөр тэр асуудлыг шийдэж чаддаг. Тийм үлгэр дуурайллыг бас үр хүүхдтэй бас үзэж амьдрахгүй бол үр хүүхд маань том болоод бас тий. Ингээл бас л нэг гэр бүлийн айлын эхнэр болно. Бас тийм болоод явах учраас маш том үүрэг хариуцлага гэж зүйл бас ер хүнд ялангуяа оногддог юм гэж бодоод байгаа. Тэгээд ер нь яг хоол унд гэхээсээ илүү бас яг тэр эхнэрээ сонсч чаддаг, эхнэрийнхаа яг тэр хэрэгцээтэй байгаад байгаа тэр сонсох шаардлага байна. Тэр бүх зүйлийг ингээд бас ойлгоод харилцах харилцаанд ингээд яг маш зөвөр ингэж ярилцаж ойлголцсон гэдэг маань бас
хамгийн томгоос баяр хөөр аз жаргалыг өгдөг юм байна гэж бодоод байгаа шүү дээ би бас тийм. Тэгээ эмэгтэй хүн бас зөвхөн ингээл хоол юм байна, өмс юм тийм байна гэдэг юм байл шүү дээ. Айгуу ярихыг хүсдэг. Нөхөртөө хүлээн авагдсан гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тийм байл л дээ. Өрмөц ертөнд шүү дээ гэдэг байна. Тийм байна. Би бол аз жаргалтай амьдрал дээр миний бодлоор ерөөсөө одоо ч цаашдаа цэвэр байх нэг зүйл бол амьдралын аз жаргалыг бол эр хүн, аав хүн амьдралтаа оруулж ирдэг. Аав ажлын стрессээ үүрэл гэртээ ороод ирвэл тэр оройдоо гэр бүлийн амьдрал бүрхэг болчдөг. Аав гэр орон дотроо таагүй амьсгал бүрдүүлээл одоо дарангуулагч, захирагч, эзэн гэсэн хандлагаар хандаад ирэхлээр л хүүхдүүд аавдаа итгэл алдардаг. Эхнэр нөхөр хоёрын хооронд харилцаанд цэв суучдаг. Тэр ер нь бол би бол юу гэж боддог гэхээр амьдралын аз жаргалын төлхөр бол аав. Аав ямар байна, амьдрал тийм байна. Аав гэдэг бол энэ амьдралын эрг штэ. Нөө эрг норхгүй байна. Эрг хүн бас аав хүн бас алдахгүй байна. Гэхдээ аль болох хурдан ухаарч тэрийг засаж залруулж тэг яг энэ амьдралын ноён нуруу дээр чиг шугам дээр зогсож байвал амьдрал гоё байна гэж боддог. Тийм ээ? Тийм. Тэгвэл яг аав гэсэн чинь би бас зөрүүлээд ээж ямар байна гэр бүл яг тийм байна гэж хэлмээр санагдаад байна шүү дээ. Тийм. Бас тийм шүү тийм. Хин хин яг энэ үүрэг хариуцлага энийг л ойлгочих юм бол тэр гэр бүл одоо жишээ нь бас эмэгтэй хүнээс би болохоо бас айгүй их юм шалтгаалдаг гэж ойлгоод эхнэр хүнээс тийм үү. Ерөөсөө нөгөө мяндсан ухаан, хатан ухаан одоо бүхэл юма зарж иж тэр гэр бүлийг одоо авахтай нэг удаа нөхрийнхөө нэг буруу уучлах ууж ухаанаас эхлээл тийм ээ. За тэгээд нэг ингээл тэгэхээр нэг юм хин хинийхэн л үүрэг хариуцлага хин хин л яг одоо би л энэ гэр бүлийн аж аргалыг авчрах ёстой үүрэгтэй хүн гэдгээ ойлгоод эсвэл энэ одоо нөхрөөсөө би авах ёстой ч гэдэг юм тийм бүх нь надад ингэх ёстой. Одоо ийм байдлаас илүү нөгөө ойлголцож хүлээн зөвшөөрч за өнөөдөр би үнэхээр ядарсан бол одоо ойлголцол өмнө ана чи нэг хоолыг өгч би ядраад байна гэхэд нөгөө нөхөр нь босоо хийчдэг. Бусад үедээ за хань сайхан гарынхаа хоолыг хийгээд өгч гэдэг нэг ийм харилцаа байдаг. Гэхдээ тэрийг илэрхийлэхгүй байж ядарчаал одоо чанаг юм цацгнуулаад ингээд левел гэр бүлийн чинь дорхны хамаагүй нуураад. Тийм болохоор яг ээжийн хувьд ч тэр аавын хувьд ч гэсэн ер нь хин хинийхээ хувьд яг энийг өөрөөр одоо хариуцлага ойлгочод гэр бүлээс аж аргалтайгаад их чухал юм байна гэж бодлоо. Тийм байна. Аж аргалтай гэр бүлүүдийн маш гоё тодорхойлтууд гарч ирлээ шүү дээ, тийм ээ. Дээрээс нь аж аргалтай гэр бүл байхын тулд бас эцэг эхийн ч юм уу тийм эмэгтэй эрэгтэй хоёр хүний үүрэг оролцооны талаар ч гэсэн ярьж байна л та. Хиний сайн нөгөө нарийн мэдсэн ухаан гэдэг дээр ярьсан чинь би нэг үйлчлүүлэгчтэй ярьж байхад тэгжсэн л да. Бид нар чинь бас өдөр тутамдаа хэдийгээр одоо мэрэгжлийн хүмүүс ч гэсэн тийм ээ өдөр тутамдаа амьдрал дээр хүүхдээсээ суралцж яадаг, иргэдээсээ суралцж яадаг юм хүмүүс шүү дээ. Тэгээд Европт олон жил амьдарсан эмэгтэй байсан л та. Тэгээд тэр хүн бол тэгж ярьж байсан. Хүндлэл гэдэг одоо юу гэж чинь бид нар саягүйх тийм нарийн одоо жижигхэн нэг тийм нүсэр хүнд юм ингээд хүнээс шаардах юм шиг те тэр гэр бүлийн харилцааг гоё болгоход тийм шиг ойлгоод байдгаа. Тэгэл одоо тэрийг одоо ядч айгу мундаг ухаантай бай, ийм бай, боловсралтай, хүмүүжлэлтэй байгаад ингээд байдаг. Тэгтэл айгу жижигхэн юмнаас эхэлт юм аа гэж хоёрхан жишээ ярьж байгаа байхгүй. Нэг нь юу вэ гэдэг ингэсэн чинь эмэгтэй хүний хүндэлж байгаагаа одоо жишээ нь эрчүүд ерөнхийдөө тэгж нэг харагддаг та хэвэл орой ажилласаа тарч бодон дээр суугаад удирдлага аваад ингээд зургт үзчихдэг. За гэтэл эхнэр нь яг ярилцах хэрэгтэй болоод юм асуух болоод би чамаас нэг юм асууя гэхэд зургтаа унтраагаад эргэж хараад нүдрөө нь хараад за гэдэг тэр хүний асуух гэж байгаа тэр асуултанд анхаарал хандуулж байгаа нь өөрөө тэр хүний хүндэлж байгаа асар том мэдрэмжийг өгч байна. Тэгэхээр бас ингээд хүндэл гэдэг ийм жижигхэн юмнаас эхэлж байна. За нөгөө талаасаа би нэг ийм хийгээд үзчихмээр байна гэх те ийм хийх гэсэн юм аа гэл эхнэрт нь нэг санаа бийж болно шүү дээ. Би ийм ч юм хийчмээр, тийм ч юм хийчмээр. Зүгээр яах вэ? Ядаж л тавилгануудаа өөрчлөе ч гэдэг юм те. Тэр юм дээр аягүй сайн ингээд эхнэрээс гарч санаачлагыг аягүй хурдан дэмжээд тэр дараа нь муухай олсон ч гэсэн дэмжээл хийлгэж. Тэгээ дараа нь тэр хүн өөрөө харчаад муухай олчлоо гэдэг муухай олчлоо гэдээ ойлгож чинь. Тэрний өмнө үгүй энэ муухай чи буруу тэгж ингэж битгий хэлж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү жижиг сажиг ийм нэг зүгээр л өөрөө өөрсдөө суулгачих юм дээр л харилцаа бас аюу гоё болд юм а гэдэг дээр бас нэлээд бодит жишээнүүдийг авч ярьжсэн л да. Тэр хоол унд хийхийн тухайд ч гэсэн одоо өнөөдөр би хоолоо хийж ивэл нэг нь тэнд одоо айгаа угаагаад гэр орноо цэвэрлж яадаг ч юм уу тийм ээ. Хин нэг нь тэнд хөдлөөд гэр орноо буюу өөрөө өөрсдийнхөө сайн сайхны төлөө амар тайван байхын аз жаргалтай байхын эрүүл энх байхын төлөө нэг хөдөлгөөн хийгээд нэг юм хийж яхад л бусд нь бүгд л яг харилцаатай эн чинь чухал шүү гэдгийг ойлгоцсон л хөдөлчлээвэл тэгэл тэр гэр бүлд асуудал байдгүй л гэж ярьжсэн л да. Тэгэхээр жижигхэн деталаас бас тий
тийм гарц гаргалгаануудыг олж хармаарч юм шиг тий. Яг зөв. Нөгөө Америкийн алдарч жүжигчнүүд Дензел Вашингтоны нэг гоё гэдэг шүү дээ. Аз жаргалтай амьдрыг үл эхнэр хүүхэнд ороорой гэж. Тэр их гоё үг тий. Би Дензел Вашингтонд ер нь их дуртай кинонууд нэг гоё жүжигч. Тэр хүний үг надад их гоё байдаг байхгүй юу? Амьдралаа асуудал байгуул эхнэрийнхээ үгэнд орчоорой гэдэг. Тэгээд ээжээс нэг хүүхнүүд яаж ч гэсэн угаасаа л хүүхнүүдийн зөв болно. Таны зөв байсан ч зөв нь бол. Угаасаа зөв болдог шүү дээ. Тийм учраас жоохон сонсцгоол гэж. Тийм, гэр бүлийн асуудал тул би эрчүүдээ зөвлөгөө өгөхөд эхнэрээ даах гэж ерөөсөө оролдох хэрэггүй. Угаасаа бардган байлээ. Тэр дээр бол ерөөсөө би бол одоо яг эхнэртэй бууж өгöd ханч тайсан тий. Зүгээр эхнэртэй яадаг байхгүй юу? Манай эхнэр бол тавилгаа одоо чиний хэлдгээр тавилгаа ийшин зөөнөө байна уу? Ерөөсөө оролцохоос. Урд нэгэд анх гэр бүл болсныхаа дараа гээд мэдчихмээр санагдал тий. Би ч энэ гэр эзэн штэ. Тэнгүүчл эхнэр одоо яг өөрийнхөө нэг одоо үнсэн өгөгдлөөр хүснээрээ хөшгөн мөшгөө ингэн барьна гээд тэгэл би ч бас мөчөөгөө өгөхгүй том өрөөндөө шар өнгөтэй өшиг гоё өшиг тавина гэдэг жижигэн тийм маргаан гардаг байсан. Одоо бол болцсон бол за чи өөрөө мэд. Угаасаа би дийлэхгүй гэдэг. Тэгээд яалтчгүй дараа нь сонголт ингээд хийсний дараа ингээд харахад эхний зүг битэх байхгүй. Яг үнэ тийм. Тэрс тэрнэр бол эхнэр хүн дээр бол бас марах юм байхгүй. Би мах авна, хатуу мах авна, гурд авна муу. Үнэ. Эхнэр бол яаж ч авлаа гэсэн хамгийн зөв нь авдаг байхгүй. Үзэж байгаа тэгээд. Тэгээ бас эхнэрт нэг юм зайлч хийжтэй. Ер нь амьдралын өөрөө нэг эр хүн гэдэг чинь гэрийн эзэн, өрхийн тэргүүн одоо ингээл нэг юм одоо чи Аз одоо тал руугаа ингээд одоо Европт бол ингээд тэнцүү болоод ойлгосон. Тэр миний болохоор манд би одоо өөрөө баруун аймгийн бэр болохоор одоо манай хадам ээж өөрөө одоо ирчүүдийг галтаа орооч бараг оруулахгүй хоолн зөөдөг тийм темптэй. Миний аав болохоор тэнд ээжтэй зэрэгцэл ажиллаж байдаг. Ингээд ийм хоёр өөр гэр бүлээс бид тэр суусан байнал асуудал гарч ирсэн ч гэсэн сүүдрүүгээ болохоор би зүгээр эр хүнийг одоо би аль хэдийн шийдвэр гаргачихж байгаа байхгүй юу? Дотор шийдэнгүүтээ нөхөртөө очиод одоо асуудаг би ингээр болчлоо гэх биш. Энэ шийдвэрээ яаж нөхрийнхээ амнаас гаргах вэ? Зөвшөөрлөх вэ гэдэг бас арга байна тий. Тэр хүнтэй ярилцаад ийм инглээ тэглээ юу гэж бодож ин ингээ ярьсаар нь байгаа дотроо ятгалаг хийж явсараа тэр хүн тэгье одоо жишээ нь энэ агыг авъя гэд манай нөхөр шийдээд за хоёул энийг авахар болёо. Ингээ би дотроо бодсон аль хэдийн шийдсэн юм а тэр хүнд ятгуудыг гаргуулад нөгөө эр хүн та шийдвэр гаргачлаа. Одоо хоёулаа ингээ тэрийн дэмжиж алдсан Жонсон ч дараа нөгөө хүнтэйгээ ярилцахад ингээ буух эзэнтэй. Нэг тэгээд жижигхэн мэрэгөө нөхөр айгуу дуртай байдаг хгүй. Тэрнээс гүрч чад урдуур нь очиад амьдралын шийдэл ингээ тийм байр аав тэг ингээ гэхээр нөгөө эр хүний нөгөө нэг орон зайг алдаад байгаа юм шиг нэг юм өөрт нь юм бас хүндэлж л тээ. Эсэргүүцээд нэг юм гараад ирээд байдаг. Айгуу тэрнээс бол битэр муудалцдаг ойлгонгуудаа одоо ер нь шийдвэрийг бараг ингээ өөрөө гаргахгүй гаргацсан дотроо тэгтээ одоо яна манай нөхөр зөвхөн хөдөө явж байгаа. Эргээд нөхөд үцчихгүй л тэгээд тий ер нь тиймэрхүү маягаар ингээд бас эмэгтэй хүнээс тийм нэг ухаан гараад яг эр хүний тэр нэг хүнлээс яг шийдвэр гаргах тэр орон зайг нь бий болгож явах чинь өөрөө бас ингээд тэгээд тэрх эрэгтэй хүн ч гэсэн аягүй хариуцлагатай ингээд нэрэл бүхнийг удирдах байгаа юм шиг юм нэг юм. Тэгээ манай монгол хүүхнүүд ийм юм дээр үнэхээр бид нар дутагддээ шүү. Бид нар үнэхээр бүхнийг ингээд бацчихгал бүхнийг удирдахгал ингээд байдаг. Гэтэ эр хүн бол эр хүн байдаг. Ямар ч үед одоо нөхрөө бас жоохон ингэж бас нэр өөрийнхөө төлөө энэ зүйлийг бас хийх надад зүгээр юм шүү гэж. Танад ямар асуудал гарч байна? Манай хэмжээний асуудал гарнаа айлуудтай адилхан. Тэрийн зүг болоод яг танаатай адилхан гэж. Яг адилхан. зүг болоод харж байгаа юм зүг. Яг нөгөө та нарын үдсэн юм яг их л яг адилхан явж байгаа гэдэг. Тэгээд эхнэр яг нөгөө түрүүн чинь ярьдаг шиг ингээд нөгөө өөрөө ингээд надтай юм ярьж байгааг ингээд би яг ингээд хүлээж авах хэрэгтэй юм л да. Тий. Өөр заавал нүдрүү нь харах хэрэгтэй. Тэгэхгүй би болохоор нөгөө ихтэй хүн чинь нэг л юм хийж байгаа бол нэг л юмд анхаалаа төлөвлөж яддаг шүү дээ. Эмэгтэй хүн та нар шиг ингээд өөр тийшээ ингээд олон нэг дор ингэж хийж чаддаггүй. Тэгэхээр нэг юм ингээд одоо уц уцаар ингээд орж байгаа хажууд юм ярахаар би тэг сонсож байгаа юм болохоор гэл тэгээд идэх дараад нөгөөдгөө асуухаар юу үлээ гэхээр тэгэл гад үсч байгаа юм чи тэгээд мэдэхгүй байгаа чи би нэг уг нь сонсоод байсан тэгээд юу ч ойлгоогүй. Тэгээ энэ минээс ахуулаад заавал нөгөө яг түрүүн та ярьсан шиг тийм бүр ингээд урдаас нь тэгэх юм бол бүр ингээд нүүрэн дээр инээ тодроод ингээд тэгээд нэг аз жаргалтай амьсгал чинь одоо бий болж ирж штэ тэгэхгүй ингээд ахвал бас эрэгтэй хүн бас би бас сүүлдээ одоо бас хичээгээл байгаа л да сурах гал заавал ингэхгүй энийг би дараа хийчих болно одоо ядчихс нэг хэсгэн зур нэг магадгүй минут за 5 минут үсээд сонсоод өгье л да тий тэгснээрээ тэр оройно тэр аз жаргалтай нөөцлөө бид нар хадгалж үлдээд одоо маасынхаа амар тайван унтж байгаа амарч байгаа. Тэгэхгүй ингээд хэрэлдчихээр чин зэрэг тэгэл чи би гээл тэгэл чиний буруу гэсээр хоёулаа
сайхан унтсан чинь байхгүй хоёр тийш харж хүнчлээ булаацалж хөвтөж байгаа. Тэгэл өглөө нэг нойр мөсөн юм ингээл бас. Айгуу л тэр стрессийг бас тэгээд эмэгтэй хүн бол амар жижигхэн өсдөг те. Нэг юм эднэр айгуу том ингээл том машин жишээ одоо амар бүр жижиг зүгээр хоол хийж байгаад хажууд хань болоо зогсож явахад л баргаад бөөн баяр шүү дээ. Тэгээд ярианаас бас ингээл анзаарч байхад бас нэг иймэрхүү юу гэчиндээ сүүлийн үед их анзаарэгдэж байна л да. Одоо зах зээл тишэлжснээс хойш тэр дундаа энэ 2010 оноос хойш анзаарэгдэж байгаа зүйлүүд бол бид хэвлэл мэдээлэл юу гэж мэдээллийн одоо энэ хурдтай нээлттэй энэ орчинд ороод ирэхээр хүүхдүүд маань залуучууд маань за бид ч гэсэн тийм ээ маш олон талаас ингээд маш олон орны тэр талаарх мэдээллүүдийг авдаг болчихсон. За энэ ч утгаараа бас юу гэмдэ уламжлалаасаа юг авах вэ? Тийм ээ. Одоо тэр эхнэр нөхрийн харилцаа манайд ч одоо Монгол гэр бүлийн маш сайхан уламжлалууд биш үү те. А гэтэл тэр нь яг амьдрал дээр гараад ирэхээр одоо нөгөө гендер яригдаал бич нэг ингээд авшин ийм нэг асуудал руу ороод байна. Тэгэхээр уламжлалаасаа юг авч шинжилтээ нийлүүлж ирээдүйн одоо орчин үеийн нэг монгол хүнийг монгол гэр бүлийг бүтээх вэ гэдэг маань бас их чухал бодолцох хэвээр асуудал юм шиг санагдаад байна. Тэгэхээр энийг хэрвээ бид ингэж уламжлалаасаа юуг нь авч одоо орчин үе дэлхийдээ бид нөхөл нийлэхгүй бол өөр аргагүй болцсон тийм ээ. Дэлхийдээ глобал ертөнцид дэлхийдээ хөл нийлж яг монгол хүн орчин үеийн монгол хүн гэдгийг бүтээхийн тулд энэ уламжлал шинжилгээг хэрхэн яаж хослуулаад тэгээд тэр тамаа эрэгтэй хүүхдүүдэд заачмаар санагдаад байна. Эрэгтэй хүүхдүүдэд. Эмэгтэй хүүхдүүд гэхээр биднес нөгөө илүү бөөцөлөөл энэ маань ийм гэл ингэдэг л дээ. Охин хүүхдэд илүү анхаарал шаардлага хэрэгтэй. Үнэн. А гэхдээ баг охин хүүхдээс илүүтэй 2 дахин их анхаарлыг биднес эрэгтэй хүүхдүүдэд тавьж чадвал магадгүй нэг 15-20 жилийн дараа нийгэм тэр дундаа энэ гэр бүлийн хүчирхийлэл одоо энэ те ийм асуудлууд буураад явчих болов гэж бас мэрэгчлэлтийн зүгээс санагдаад идэв шүү дээ. Та нар юу гэж бодож байна одоо эрэгтэй хүүхэд өсөж байгаа гэр бүлүүд одоо тийм ээ? Зүг байна. Өнөөдөр инглээ эмэгтэйчүүд орох анги дээр сургалтаа явуулж агаад тэгээ хүүхнүүдтэй тэглээ би. Хэрвээ би ерөнхийлөгч болчихвол хамгийн түрүүд нэг хөл батлна гэж тэглээ. Тэгс нөгөөд бол маань мэдээж өөртөө төрсөл ойлно гэж бодсон байлгүй дээ. Тэгэхээр би тэглээ. За тэгээ уучлаарай бас нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс байл уучлаарай зүгээр миний хувийн бодол шүү. Би өргөдлөөс эмэгтэйчүүдийг дэмжихийг шууд зогсооно. Энийг одоо би ерөнхийлөгч боллоо бол одоо засгийн дөрвөн боллоо бол энэ бодлогыг шууд зогсооно. Харин 10 жил 20 жил гэр бүлээ бүтэн байлгаж авч явж байгаа бүрхийн тэргүүн эмэгтэйчүүдийг урамшуулдаг төрөөс бодлогоор тийм ээ гэр бүл нь бүтэн байсан гэр бүл үр хүүхдээ сайн үзүүлсэн одоо айлуудыг гэр хороолт байдаг бол оромсууж өгнө. Хүүхдийн төрийн бодлогоор сургууль соёлд дэмжлэг үзүүлнэ. Гэж тэгсэн. Нөө хамт амьдрал суух цагаан байна шүү дээ. Тийм одоо үнэхээр гэр бүлээ ингэж одоо доктортой батвих авч явж байгаа хүмүүсийг урамшуулна гэж би хэлэхгүй. Гэр бүлийн хоёулын нь шүү дээ. Гэр бүлийн хүрээнд. Тийм. Мэдээж яг тэр дунд аль нэг нь давамгаалж гэр бүл авч явснаас судалгаа одоо танай байгууллагын судалгаанаар байдаг шүү дээ тийм. Тэгээ энэ дундаа бүр даама одоо жишээлбэл ингээл одоо юу гэх амьдрал нь ингээл жоохон хүнд байдалд орсон арх таацсанд орсон одоо бидний нөгөө өрхийн амжиргааг дэмжих гээл яваад байгаа нэг гэр бүлүүд байгаа да. Тэднийг бүр одоо бүр ингээл алдаагаа ухамсарлаад ингээл бүр арх таацсныхаа асуудлыг шийдэл ажил хөдөлмөр хийгээл нийгэмд одоо бусдад эерэг нөлөө үзүүлэл нийгэм түүчээлэл ийм одоо гайхамшигтай өөрчлөлтийг гарч байгаа хүмүүс бол бүр илүү төрийн бодлогоор дэмжмээр тийг санагдсан. А төрөний тэр эрэгтэй хүүхдийн хувьд бол маш зөв. Бид нар өнөөдрийн хүртэл нөгөө эрэгтэй хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй байсны горыг өнөөдөр бид нар амжиж байгаа байхгүй. Ягаад гэвэл багада гэр бүлийн амьдралтай ямар ч мэдээлэл болсон эрэгтэй хүн амьдрал гараад ирнэ. Эхнэр аавна. Хамтын амьдрал ороод ирэнгүүт бэлтгэдэг хүн яадаг гэхээр эхний цохилтонд тас цохилол ундаг. Оо энэ чи амьдрал юм уу? Энэ хүүхэн чи намайг хүндэхгүй байна, хайрлахгүй байна гэл тэ. Тэгэл би ингэдэг, миний амьдрал ингэдэг, манай ээж намайг ингэж хүнддэг байсан гэл ээжтэйгээ суудсан. Ээж авж байгаа юм шиг цан гаргадаг байхгүй ирчүүдээ. Би ч ялгаагүй тэгжсэн. Бүх ирчүүд л тэгдэг баг. Тэгээ бид нар бол одоос эхлээд 10 жилийн сургуулиудад нөгөө эрэгтэй хүүхдийг ялангуяа аав байх тал дээр бэлдэх. Бэрхшээл тулгарна. Ийм ер нь ингэж асуудал тулгархад ингэж давж гарах ёстой шүү гэдэг дээр би бол хөхөтэй 100% санд нэг. Би дахиад би ч 3 хүүтэй нэг охинтой юм шүү дээ. Өө дархан бир сууж байгаа юм шүү дээ. Батхаар одоо манай хүүхдүүдээс хүүнэр ингээд ангийнхаа хүүхдүүдийн тухай яриад ирж байна л та. Ингээд ээжээ би ингээд майжуулж ядчил ингээд яцсан. Тэгээ яасан гэсэн чинь ангийнхаа охин ингээд майжаа зохиол болбаа тэгээд одоо эмэгтэй хүүхдэд тагаар хурж болтгоо одоо гэр бүлийг хүмүүжүүлсэн би ингээ яач чадваа тэг бүр давраа сүлдээ яасан ч нэ бурхан минь бүр ингээд миний ч хүүхдээ хүрдгүү байрын юм үйлдэлүүд ирэхэд би дискон ээж нөгөө гэр бүлийн групп руу орж аваад юу гэр бүлийн ангийнх нь хэлтгийн групп руу орж аваад бас хэлжил аам л да. За тэр охин гэрээ тэгээ би тэр үед юу бодогцсон гэхээр нөгөө 3 хүүтэй хүн чинь юу бодсон гэхээр
октодоос хүмүүжил хэрэгтэй юм биш үү? Одоо жишээ нь эр хүнийг одоо хүндлэх одоо чинь саяхан гэхэд би нэг жиргэнээр нэлээд итгэвтэй жиргэн дээр нэг гадаадад амьдардаг залуу аваачиж түрээсэлж байгаа байрны хийсэн толгуурын зохиод авсан нэг Монгол ирчүүчийн тархин толгойд тэргүүн дээр хүрэх дургүй байт юм шүү дээ. Ер нь тийм. Тэгэд шууд нөгөө эмоцоор нөгөө нэг зодод өөрөө гудамжинд гараад хөөгдөө явчихж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн нөгөө нэг соёлын ялгаа гэдэг шиг одоо жишээ нь би одоо өөрөө охин ч юм уу ингээд одоо би өөрөө аавыг хүндэлж байгаагаар миний охин намайг хараад эр хүмүүний тодорхой хэмжээнд ингэж хүндэлж ингэдэг гэд би өөрөө үлгэр болоод харуулад охтууд ч гэсэн бас одоо тийм нэг яалтчгүй эрэгтэй эмэгтэй хоёр хөө ялгаатай би эр хүн шиг байна эсвэл би одоо юм нэг энээсээ илүү нэг юм ийм үед нь ингэж хүлээн зөвшөөрд юм бас эрэгтэй хүүхэд нэг ийм хүндлийн бас заах хэрэгтэй юм шиг санагдсан. Наад чинь л нөгөө уламжлалаас юуг авах вэ гэдэг байхгүй юу? Тэр хэсэг байж тээ. Уламжлалаас юуг нь авах вэ? Одоо тэр чинь л одоо уламж шүү дээ. Эрэгтэй хүний малгай бүсийг доор газар тавьдаггүй, дээр нь гарч суудгүй, төрүүлж өмнөр нь ярьдаггүй, аяг хоолныхоо цай дээжийг барьдаг. Ерөөсөө л Монгол хүнийг Монгол тэр тусмаа эрэгтэй хүнийг биднээс хүндэтгдэг, дээдэлдэг, тийм ээ, эрхэмлдэг тэр манай уламжлал байхгүй юу? Гэхдээ энийг бол уламжлалыг энэ бүхнийг буруу гэж байгаа юм биш. Буруу гэж байгаа юм шиг. Яаж зөөр ойлгуулж хүмүүжилт нь нөлөөл суулгах вэ гэдэг маань тэгээд тэр одоо үеийн энэ шинжлэлийн буюу энэ шин хүүхдүүдэд яагаад ингэж хэлээд байгаа юм гэхээр Монгол гэр бүл дотор ингээд нэг 5 янзын төлөөллийн хүмүүс л амьдраад байна л да. За эмээ өвөө хэдэн оны хүмүүс вэ? За магадгүй 40-оос 50 оны хүмүүс тийм ээ. За тэгээд ээж аав нь байгаад байгаа. Ээж аав нь хэдэн насны хүмүүс вэ? За магадгүй нэг 25-аас 35 ч юм уу 40 орчим насныхан гэхээр нэг 80-аад оноос эхлээд нэг 90 он хүртэл энэ насны онд төрсэн хүмүүс байгаа. За 70-аад оноос ч юм уу тий 70-аас нэг 90 он хүртэл төрсэн. За тэгээ залуучууд байна уу? Байгаад байна. Тэднээс чинь 90 оноос хойш төрсэн ийм залуучууд байгаад байна. Хүүхдүүд байна уу? 2000-аас 2010, 2010 оноос хойш гэдэг. Тэгээ яг энэ ингээд үйлчлүүдээр хараад үзэхээр 60 хэдэн онд 50 хэдэн онд төрсэн хүн тийм ээ одоогийн 2010 онд төрсэн хүнтэй ойлголцол магадгүй 2000 онд төрсэн хүнтэй ойлголцол өөр болчиход байгаа байхгүй өөр болчиход тэр үеийн хүмүүжил өөр авч ясан мэдээлэл өөр магадгүй maybe нийгмийн хандлага нь өөр бүх юм нь өөрчлөгдсөн учраас ийм төлөөллүүд нэг гэр дотор амьдраад байгаа байхгүй үе эн чинь бүр яг тэгж яривал он оноор ингээд нэг манай Монгол улсын хөгжилтэй холбоотойгоо нэг өөр байгаад байгаа байхгүй тэгэхээр л яг хөө эндээс юуг олж харах вэ гэхээр нийгмийн тусгал болсон хүмүүс нэг гэр дотор амьдраад байгаа учраас бид тэр хүмүүст хэрхэн яаж одоо Индиаго хүүхэд гасан хүүхэд гэ сүүлийн үеийн хүүхдүүдийг бол тийм ээ асар хурдтай ойлгодог ингэдэг гэл ингээл яриад байгаа. Тэгэхээр ийм онцлогтой байна. Орчин үед тэднээс юу үзэж харж сонсож जैन тийм ээ. Тэгээд тэр болгоныг нь тэр гэр бүл дотор байгаа хүмүүс бас ойлголцох би нэг хүлээн зөвшөөрөх гэдэг дээр бас асуудал байгаад байгаа юм шиг байна л да. Би одоо тэр нэг подкаст хийхдээ дайлмаар нэг одоо сэтгэл судлаач Дэмидмаа гэдэг нэг мундаг доктор эмчтэй ингээ ярилцсан чи тэр хүн ингэ зөвлөж илээ. Одоо яг саний асуудлыг ярингуудаа одоо бүр хэдгээр зуунд ч илээ одооны хүмүүс гэдэг юм байдаг байсан гэсэн шиг. Тэгэхээр тийм тохиолдолд өнөөдөр бид нар чиний үед ингэдэггүй чи юм бэ гэж загнах биш. Одоо бид нар програм хангамж утасныхаа юм ингээд апдейт хийдэж штэ үйлдэл системээ. Яг тэр шиг өөрөө хүмүүс өнөөдрийн нийгэмтэй зохицож өөрөө апдейт хийж байгаа. Апдейт хийчихээ тэр төвшөндөө очиж хүүхдүүдийг харилцсан гэхээс өөрийнхөө тэр үеийн ингээд санагалзан гэх юм бол хизээж ойлголцохгүй зөрчил дуусахгүй. Тэгэхээр одоо тэр эртний гэж яригадаад байгаа. Эмээ өвнөр эсвэл ээж аваад өнөөдрийн үе рүү өөрийгөө одоо тодорхой хэмжээнд шинжилээд энэ төвшөнд нь очиж ярилцаж ойлгочихсон үг гэхээс ш тэр үед хүмүүжижсэн арга бүх юмыг одоо авчирч ингээд хүчээр наах гэж болохгүй л гэсэн. Гурвалжин юм руу бөөрөнх юм ингээд оруулах гэж байгаа юм шиг л яг л тийм асуудал үүснэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний хувьд өнөөдөр хүүхдүүдийн хүмүүжүүлэхийн тулд эцэгхийн хувьд өөрсдөө айгүй хурдан тэр цаг үетэйгээ хөл нийлгэж алхахын тулд тийм болж байна. Танай хүүхэд юу болж байна? Яаж чинь? Яг ийм өөрчлөлт гарч байна уу? Манай хүүхэд ер нь одоо ингээд хараад айгүй хурдан юмыг ойлгож байна. Дөнгөж нэг ойлголт одоо тэгэл намайг орж ирэл гутлаа би ингээл хоймор тавьчихвал хэтэд миний хоёр гутлыг хоёулын даахгүй нэг наавшаад яг нэг ээж нэг гутал хураад газар авч тавиад байгаа байхгүй. Тэгээд намайг ингээд өнөөдөр би гаднаас орж ирээд
куртгээ ингээл тайлаад тавьсан чи би нэг орох болгондоо ингээл юм авч ордог. Тэгч би өнөөдөр юмгүй орчихгүй. Тэгч чин хажууд ирж ирэл уйлал ингээл миний ингээл юу босгоод байгаа юм бол бослоо. Тэгч чи куртг аваад тэгснэ куртг аваад ингэжсэн уйлаад кармаг нь үзээд байна. Юм авчирч өгөөд айхтар болсон шүү дээ. Нэг настай ярихгүй ирнэ өөрөө ойлгуулад тийм тэр. Тэгээ би бас бодож ирсэн энэ ямар айхтар болсон юм бэ гэж те би ямар тийм олон хүүхдтэй байж үзсэн биш ингээд би яг өөр дөрөө ингээд аваад үчээр би одоо яг өөрийнхөө бага насны болж байгаа одоо аав ээжээсээ нэгчээсэн юм одоо юу байсан юм бол тоо гэж гайхт чинь нэгдүгээр анги мангил юм санаад ороод байгаа шүү дээ те ганц хоёрхан мерсер нэг тийм өдрийн очих юм санаад байгаа даас одоо юм хүүхдүүд тэгээд би одоо яг ингэх тусам юу бодоод байгаа гэхээр миний үүрэг хариуцлага ямар их байна л гэж харж байгаа. Тэр жижиг юм тэр хүүхдүүд шууд авах байгаа байхгүй ингээл. Хүүхдүүд ямар ч хэрэгцээ авах хүлээж авна шүү дээ. Шууд авна тийм. Тийм учраас маш зөв байхгүй болол. Тийм. Ер нь би бас яг нэг аягүй гоё юм уншижсэн юм аа. Хүүхдэд эд материал энэсээ илүү ээж аав хоёроо үнсэлтж байгаа, тэврэлдэж байгааг хараад тэр хүүхдүүдийн тэр тархинд нэмнүүд төхөөрөмж ингээд тавиад байсан чи тэр ад жаргалын тэр нэг юм ялгардаг юмнууд нь бүр ингээд маш өндөрт гараад тэгээд өөр одоо нөгөө үнтэй өөрх нь авахыг хүсэжсэн тоглоом амттан тавихаас авч исэн үеийн мэдрэмжээс илүү бүр илүүтэйгээр тэр нь айгүй ад жаргалтай. Тэгэхээр өнөөдөр ээж аваад хүүхдүүдийн нүдэн дээр бид нар нэг тэр чи хичээл юм уу те нууцаар одоо байх хэвээр тэр чинь ингээд тэврэлдэх, үнсэлдэх юм хоёулаа айгүй юм эвтэй найртай байгаа ийм дүр зургийг бидээ хайртай байгаа би нэгэ хайрлж байгаагаа харах нь өөрөө маш өндөр одоо хөрөнгө оруулалт бөгөөд маш том хүмүүжил юм а гэдгийг бүр ингээд Америкийн тэм сэтгэл судлалын бүр судалгаагаараа ингээд тэр оюуны тархин ингээд тэгээд айгүй энгийн байгаа байхгүй. Тэнгүүд ерөөсөө одоо би тэгээд ерөнхийдөө яг нөхөр мөхөртөө ингээд бодин дээр зуртуулжсэн чи нөгөө мэдсэн болохоор манай хүн болохоор жоохон яасан ч гэсэн нөгөө эвгүүлсэн. Тэнгүүд тэгээд за гэл ингээд тэгэл айгуух тэврэлдэх үнсэлцэх ч юм уу те хоёр энтэйг ингээд юм ялуу юм дотн байгаа байдлыг харж байгаа хүүхэд буюу ялгарж байгаа. Тэгээ би яг тэгэл ингээд хүүхдүүдэд харахад ингээд нэг цаанаал нэг үеиг аюу хөөрхөн хараагүй дүр өсөх гэж ч юм уу ингээд нэг зургтай тэгсээр амар аж аргал тийм сэтгэл хангалуун яг үнэхээр тийм дүр төрхөл харагдсан лээ. Тэгэхээр энийг ч гэсэн бас бусад гэр бүлүүд мэдээд хэрэгжүүлээ тийм мэдээж аваад хэрэгжүүлээ тийм. Энэ зүйлийг болохоор бидний үед болохоор зэрэг өмсөлцөх гэдгийг чинь бах заваа юм гэж хэлж боддог байсан. Тэгэхээр чинь зэрэг бас аргагүй юм биш үү те. Арай өөр юм. Тэгэхээр л ингэж нөгөө хүмүүжил цаг үе юмнууд андаа гэр уусгах яаж цаагийн юм хараагүй өссөн тий. Шууд буруу зүйлгээ бодоод байна. Санаанд ордог шүү дээ нөгөө нэг аав ингээл ээжийн толгойг илжсэн үе муу энэ төр те ингээ одоо ингээ ботхоор бүр ингээл хайр ундраад цаанаасаа те миний муу ээж тэгжсэн аав тэгжсэн гэл ингээл тэгэхээр бас тийм хэрэгцээ бас хүүхдүүдэд хүнийг ингэж хайрлж ингэж хүндэтгдэг гэдэг нэг бас хардгалах л та. Тэр эсэргээрээ муудалцаар яана гэсэн үг үгэл ботхоор аяг аимшигт байгааз. Харин тий. Яаж ингэж айж ингэж явах вэ? Дээр нь ер нь муудаж хэрэлдэг. Ер нь бол хүүхдүүд хэлдэг шүү дээ. Бүр нүдэн тэгэл бүр нэг хөөрхө бүтэлцээл ингээл нөө орч байх газраа олохгүй гэдэг шиг тий. Тэгээ ингээд ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Өөрөө ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэгэхээр яг тийм байдалд орно гэдэг бол айгүй хэцүү л дээ тий. Хүүхдийн өмнөөс бодоод үзэх юм бол. Стойц. Тэгэн дээр бол ялангуяа тэгэл архины асуудал ороод ирвэл тэгэл гэр бүл хэцүү л дээ. Тийм ээ. Манай нэвтрүүлэг бол архигүй эрүүл гэр бүл гэж байгаа. Нэгдүгээрт нь бид айл гэр бүлүүдэд архивтэй байгаасаа хоёрдугаарт нь эрүүл гэр бүл гэдэг нь Монгол гэр бүлүүд маань эрүүл харилцаатай. Одоо бидний яриад байгаа л тийм аз жаргалыг үр хүүхдүүдтэй мэдрүүлж хүүхдийн зүрхэн дотроос тэр гайхамшигтай хайрын адреналиныг ялгаруулж амтармаар байгаа юм. Багасаа нөө хайрлуулж, хайрлагдаж, хайрыг мэдрэж өссөн хүүхд бол шал өөр. Шал өөр. Тийм ээ. Шал ондоо. Бас нөгөөтэйгөр хайрлуулж, хайрлагдахыг хүсэж мөрөөдөж өссөн хүүхдүүд бас байна. Би энэ талаас өнөөдөр ярмаар байгаа. Яагаад гэвэл 90-ад оны дундор тарин шанд орж ирсэн орон гэргүй болж ирсэн хүмүүсийг өнөөдөр тухайн үед шар сонингуудаар 90-ад алуурч тарин шааны хүүхдүүд 90-ад алуурчд болно гэж бичижсэн байхгүй юу? Би тийм өгүүлбэрийг зөндөө олоод уншиж байсан. Гэхдээ өнөөдөр тийм хүнд хэцүү амьдралд амьдарч ирсэн нэг ч алуурч нэг би өнөөдөр 20 ангаас олж үзээгүй. Яг үнэндээ надтай тийм тарин шаанд амьдарч ирсэн гэж алуурчин болцсон таарлаж байгаагүй л дээ. Хамгийн сонирхолтой. Би бас тэрийг хаагаад идэв. Яг хаагаад тохиохтой сонирхол судалж үзчихсэн. Харин эсэргээр одоо юу гэдгийг нэг жоохон буруу эрхэлсэн бүх юм нь элбэг хангалуун байцсан дураараа өссөн хүүхэд бол бас жоохон хэцүү байт юм лээ. Буруу эрхэлсэн хүүхэд бохоо үзүүнээс хатуу гэж. Тэгэхээр аз жаргалтай амьдрал гэдэг бол нөгөө монголчууд бидний нэг үг өгдөг шүү. Өсгийн жаргалыг жаргал бүх тооцоо гэдэг. Тэгэхээр энэ бас надад сонин юм шиг утгагүй юм шиг санагдаад байт. Хүүхдийг бид нар баг багт нь аз жаргалыг мэдрүүлэх ёстой шүү дээ.
Гэтэл тэр үг маань болохоор өсгийн жаргалыг жаргал бүү тооц гэдэг нь ямар ч учиртай гарсан үг нь. Багадаа амссан жаргал чинь жаргал биш шүү. Том босооно жинхэнэ жаргал байна ч гэсэн үг юм уу? Бас би бодоод идэх байхгүй. Харин энэ үгний эсрэг бол бид нар эцэгчүүд бид нар үр хүүхдээ мэдээж наад жаргалтай байлгана гэдэг нь аав ээж хоёр нь нэлэг бүтэн эрүүл саруул гэр бүлийн асуудал нь нээлттэй зодоонуудынгүй аригталт байхгүй завхаарл самуурал байхгүй тийм. Тэгээ мэдээж санхүүгийн хувьд бас тодорхой хэмжээнд боломжийн хүүхдүүдтэй бас хэрэгцээтэй зүйлсийг хангачих. Мэдээж 100% хангах бол бас буруу гэж байна шүү дээ. Хүүхд жишээлбэл өөрийнхөө авъя гэсэн би бол ялангуяа том болж байгаа охиндоо бол нэг зүйлийг ойлгуулах одоо маш хүсэж байгаа. Юу гэхээр миний охин амьдралд авъя гэсэн болгоно чи авч чадахгүй гэдгийг ойлгуулж байгаа. Одоо яг нөө шилжилт насны дараа учраас юм болгоныг л авмаар байгаа тийм. Үүнтэй Android утсаач хөдөл шинэ утас болгомоор байгаа. Шинэ гой дүүпл, шинэ гой плажид өмснөр байгаа. Гэхдээ эцэг хүний хувьд бол одоохондоо яг шаардлагатай юм л өгж байгаа. Гэхдээ ойлгуулж байгаа миний охин энэ бол чиний төлөө шүү. Үнэхээр чи том болоод амьдрал дээр гараад юм бүхнийг өөрийнхөө зоргоор авч чадахгүй. Харин чамд хэрэгцээтэй бүх зүйлсийг чи өөрөө аяндаа хөдөлмөрлөж авч болно. Яг наад дээр чи яг нэг бас кейс ярьж байгаа л да YouTube дээр бас нөгөө Happiness Channel гэдэг манай монголчууд их блог талдаг болсон тийм ээ. Тэгээ Happiness Channel гэдэг бас тийм блогчин эмэгтэй байгаа блог хийдэг. Тэгээд тэндээс ингээ уншиж чад Италид одоо тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа тэр юунаас ярьж байгаа л та. Ямар одоо хүмүүжлэр хүмүүжүүлж ин Итали ирчүүдийг ийм соёлтой боловсон одоо юу гэдэг чинь тийм. Ингээд дэлхийд ингээд гайхацсан Итали залуучууд тийм романтик хүндлэлтэй гэх тийм ийм ирчүүдийг бий болгож байна гэд өөрийнхөө одоо ажилласан зүйлүүдээс ярьж байна л та. За тэрэн дээр одоо нэг яригдсан зүйл бол ингэж байгаа. Яг саяны одоо таны ярьдаг зүйл байхгүй юу? Жах хүүхдээ 2 настай хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм байна. Өмнөх жил нь 2 нас хүрэнгуут нь. Тэгээ тэр төрсөн өдөр бол элбэг дэлбэг бүх хүн одоо билег аваачаал баяр хүргээл ингэсэн баяр үйлчлэлтэй. Гэтэл дараа жилийнх нь 3 жилийнх нь насны төрсөн өдрөөр тэр охины төрсөн өдөрт нь мэдээж ахтай хамаатан сат учраас өргөцсөн очих гэсэн чи ээж нь өмнөх өдөр нь залгаад манай охинд бэлэгтэй ирж болохгүй шүү гэж хэлсэн байна. Тэгээд нөгөө биднээсээ сэтгэхгүй бол жах хүүхдийн баяр дээр 3 настай хүүхд яагаад энэ чи бэлэггүй очивол гээл ингээл айгу сонир хүлээж авсан юм байна. Дараа нь ээжээс нь учрыг лавлсан юм байна л да. Тэгээ очсон өстө бүх хүн бэлэггүй. Тэнд зөвхөн торт байсан. Тэгэл бүгд баяр хүргээл тортын бэлууг нь хуваалгаал ингээл тэгэл төрсөн өдөр тийм л болоод өнгөрч байгаа. Тэгэхээр жилийн хооронд ингээд асар өөр ингээд байдлаар төрсөн өдрийн тэмдэглэсэн юм байна. Тийм. Тэгээд ээжээс нь яагаад ингээд та бага насны хүүхдэд намайг бэлэггүй эргэж ингүй те жоох эвгүй байлаа энэ гэд асуусан чинь хүүхдийг аль болох баг байх тусам нь энэ амьдралын нарийн ширээнийг ойлгуулж авах хэрэгтэй. Ер нь бол европчууд, америкчууд энэ төр бол хүүхдтэй бол нэх учиргууд гэж нэлцгнаад ингээд байдаггүй. Шууд л үүргийг ярьдаг, хариуцлагыг ярьдаг, оо чиний эрх гэдэг тийм ээ. Энэ зүйлүүдийг ялгаж өгдөг. Тэгэхээр тэр одоо байдлаараа тэр ээж юу өгсөн бэ гэсэн ингээд тайлбарлаж байгаа юм. Хүнд ингээ баяртай жаргалтай сайх үе байдгаа. Тэр үед чинь бүх хүн одоо ингээ сайхан чамд бэлэг аваад ингээ те бүх юм сайхан байхгүй байдаг. Гэхдээ хүнд бас чадахгүй дутуу гачин үе таардаг болдгоо. Тэгээ тэрэн дээр бас чиний төрсөн өдөр дээр хүн болгон бэлэг авчирч өгөх шаардлагагүй. Нэг хүн өнөөдөр мөнгөгүй байгаад боломжгүй байгаа ч юм уу те бэлэг авч чадахгүй байгаад ингээ бэлэггүй ирсэн ч яж болно тийм ээ. Тэгэхээр тэр болгонд би ирээдүйд нь бэлтгэхийн тулд би төрсөн өдрийг ингээ тэмдэглэж байгаа маа. Тэгэхээр ерөөсө бодлогоор ингэж хүүхдэд тэр хүмүүжүүлэх юм дээр хүртэл тэгж анхаардаг тийм ээ. Ийм байсан. Ийм зүйлийг бас ярьж байгаа юм. Тэгээд Италичууд ер нь барууныхан Америкчуудын тэр бас нэг хэлж байгаа зүйл нь тийм байна л да. Баг багт болсон. Биднес бол баг багт болсон гэдэг. Манай одоо тэгээд юу ч гэсэн зэрэг 0-3 наст хатан хаа мэд тах гээл шүт хүндэл гээл ингээд эрхлүүл гээл ингээд заацсан. Тэгээд яг л тэрнгээрээ бүх юм л ингээд өгөөд идэг. Гэтэл ерөнхийдөө бол нэхийн одоо хэвлээд ураг болж бүрэлдэснээс нь ихсүүлээл тэр 6-7 настай буюу биднээсийн одоо нэг ухаан орох цаг гэж ярьдаг да тий юмаа төрөний одоо сургуулиуд анх орж ирснаас анжаадаг гэдэг шиг. Яг тэр үйтлэх нь буюу бага насны байх тусмаа өгөх ёстой тэр амьдралын зөв хүмүүжил, зөв дадал, зөв ойлголт юмнуудыг өгчих юм бол насан туршдаа сэвлэгдэж хадгалагдаад тэрнгээрээ хүн болж дадлуулт юм байна. Тэгэхээр хүүхдийн төрсөн өдрийг хүртэл тэгээд тэмдэглэснээрээ юм өгч जैन л гэж байгаа юм л да. Тэгэхээр айгүй олон талаас нь бодож бас ингэж жоохон судалж те ингмээр л юм шиг байгаа. Тэгээ хүүхдийг бага байх тусам тэр дадлууд дээр бас тийм зүйлийг яригдчихээн л да одоо. Бага байх тусам дугуй унуулж сургаж байна. Одоо нөгөө юу гэдэг. Энд чинь одоо ингээл одоо яг бүгдээрээ ингээд Улаанбаатарт бүгдээрээ сайхан ингээд дугуун замтаа болчоо дугуун уна гэвэл бас хичнээн хүн он чадах бол тийм ээ. Хичнээн нь одоо он чадахгүй бас бэртэг ч юм уу те янз янзын асуудал гарах бол. Тэгэхээр иймэрхүү нөгөө нэг олон ийм чадвартай хүн
ирээдүйд бол тэр тусмаа ирээдүйд магадгүй 20 жилийн дараа айгүй үн цэнтэй хүн болно тийм ээ. Магадгүй хоол хийчдэг, магадгүй одоо дугуй унцдаг, мотоцикл унцдаг, машин барьцдаг, экскаватор, магадгүй юм ойдог тий. Тэр дадлуудыг баг бах тусам нь тэр сакс тоглодог, өгшөө цанаар гулгадаг тий. Тэр чадваруудыг баг бах тусам нь л одоо суулгавал илүү үр дүнтэй хүүхдийн насан туршийн чадвар болоо суучдаг л гэдгийг бас яриа та. Тэгэхээр эцэг эхчүүд маань биднес монголчууд бодмоор юм аа тий. Баг бах тусам нь тэр зүйлүүдийг ойлгохгүй биш хамгийн сайн сэвэлж авдаг насна гэж байгаа байхгүй 0-аас 3-аас тэгээ 6-аас хүртэл. Би бол зөөхөө ингэж боддtiin. Монголчууд бол бид нар дэндүү универсал хүмүүс. Яг чиний хөхөг хэлж байгаатай. Харин би бол хүүтэй бол нэг л юмыг зааж өгнө. Насан туршийн хоол. Энэ бол чиний насан туршийн амьдрал байна гэх нэг мэргэжлийг л одоо жишээлбэл хүмүүс маань хиймдээ сайн, хилэндээ сайн тий. Тэгээд энэ хоёрыг бариулаад за миний хүчээ бол эмч болно. Зөвхөн л эмч юм. Тэр хажууд хоол хийх тэр одоо чиний ярьж байгаа зүйлүүд чиний зүгээр дагалдах чадварууд. Чадварууд яг чи гол зорилго бол эмч, эсвэл бол тий инженер, эсвэл бол сайн аав гэж хүүхдүүдтэй уриалдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол эцсийн зүй дүгнжлэхэд нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Ад шаргалтай амьдрал гэдэг бол түрүүний манай чимгийг гээснээр эхнэр нөхөр хоёрын хоёулангийнх нь одоо гэр бүлдээ өгж байгаа зориулалт тийм ээ одоо бууж өгч гэдэг юм уу нөхрөө хүлээн нөхрөө хөндлөх эхнэр нь хайрлуулах тийм дээрээс нь одоо манай хөөг хэлдэг бид нар хүүхдүүдэд багаас нь ахуулаад одоо хэрэгцээтэй бүх зүйлсээрнээс харин шаардлагатай зүйлсүүд нь бид нар сурах хэрэгтэй юм байна тийм. Тэгээд дээрээс бол манай залуу гэр бүлүүд бол одоо суралцж байна сайн сайхан амьдралын төлөө бид нар явж байна. Хоёр талаас орж ирсэн хоёр гэр бүлийнхаа манайх тэгдэг манайх ингэдэг гэдэг биш. Шинэ амьдрал учраас бие биенийхээ тэр одоо уламжлалаа хай гэх нь одоо хаашаа ямар ч байсан хоорондоо зогчиж бие бинийгаа уучлж ирээдүйн төлөө зорилгын төлөө тууштай байж чаддаг ийм гэр бүлүүд олон болоосоо гэж хүсэж байна тийм. Тэгээд дээрээс нь хамгийн чухал зүйл бол Монгол гэр бүлүүд маань архихгүй байгаасаа, архитектгүй байгаасаа, бүр хүүхдүүд маань элэг бүтэн байгаасаа, айдсгүй, ядуурлгүй орчинд бидний ирээдүйд өсөж хүмүүжээсэй гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд дуусч байна. Тэгээ дараагийн бүрүү гараг хүртлээ. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа. За